Сайн байцгаана уу? Тэргүүлэх зэрэгтэй багшийн гансран, заах арга зэрэгтэй багш гишүүн цэцэг нарын уншиж ойлгох чадварыг хөгжүүлэх арга зүйн хичээлийн зөвлөмжийг хүргэж байна. За, уншиж ойлгох чадварыг хөгжүүлэх тоон арга гэдэг маань 4 суурь чадварыг дараах энэ 8 арга барилаар хөгжүүлэн авч үздэг. За, эдгээр арга барил нь бол тус бүрдээ онцлогтой боловч хоорондоо хамааралтайгаар сурагчдыг хөгжүүлж байдаг. За, дараах 8 арга барилаа хичээлдээ 8 улангийн тосгон оруулсан байгаа. За, эхний алхам болох өмнөх мэдлэгийг идэвхжүүлэх. Өмнөх мэдлэгийг идэвхжүүлэн ойлгох стратеги гэдэг маань бол тухайн агуулгын талаар өмнөх мэдлэг дээрээ үндэслээд юуны тухайг үйлж болохыг бусдаагаа ярьж санал бодлоо солилцож шинэ мэдээлэл бүтэхийг хэлнэ. За, хийн зургийг гарчигтай нөгөөд энэ тухай юуны тухайг үйлж болохыг нь сурагчид өөрийнхөө төсөөллөөр бичнэ. За, дараагийн алхам эхийн эхлэл хэсгийг уншиж зохис бод бодлоо илэрхийл ярилцсан. За, зохис бод бодлоо илэрхийл гэдэг маань хяналт шинжилгээхийн ойлгох стратеги юм. За, энэ нь бол уншиж байхдаа өөрийн ойлголтыг хянаад удирдахыг хэлэх бөгөөд анхаарлаа төвлөрүүлэх буюу маш хүчтэй бодохыг шаарддаг. За, унших явцдаа хяналт хийх алтан зарчим бол зохис бод бодлоо илэрхийлэх юм. За, эхийн гол хэсэгтэр ажиллахдаа бид хараандаа дүрслэж задлан шинжлэх аргыг хэрэгэлсэн байгаа. За, энэ маань бол эхийг утга санааг ойлгох зорилгоор нүдэндээ зурлаж сэтгүүтээ төрслөн бүтээхийг хэлнэ. За, сурагчдын бүгдийн нүдийг ханиулаад багш уншиж өгнө. За, бүгдээрээ нүдэндээ юуны тухай гарахыг нүдэндээ төсөөлнө, амтлан, үнэрлэн бүгдийн боддоор ингээд нүдэндээ төсөөлж сонсохыг хэлнэ. За, дараа нь эхийн төгсгөл хэсэг дээр сурагчдаа анги нийтээр уншуулад зохис бод бодлоо илэрхийл буюу багшийн асуултын дагуу харилцан ярилцаж эхийг уншина. За, асуултаар ойлгох стратеги гэдэг маань бол асуудлыг тодруулах, агуулгыг ойлгох, уншсан зүйлдээ шүүмжлэлтэй хандах, сониуч байдал мэдрэмжийг хөгжүүлэхэд тусалдаг. За, сурагчдаар аль болох хувийн шүүмжлэлт бүтээлч хариулж шаардсан асуултыг бол багш асуух нь зүйтэй юм аа. За, дараагийн алхам болох ач холбогдлыг тодруулж унших. За, энэ арга нь бол сурагчдын гол мэдээллийг дэмжих, мэдээллээс хамгийн чухал мэдээллийг агуулсан хэсэг аль болохыг нь олоход тусалдаг ажлын хуудас юм. За, эдгээрийг багш энэ ажлын хуудсыг хүүхэд болгоноор хийлгэж болно, мөн анги нийтээрээ ярилцаад чухал бишийг нь бас ярилцаж болно. За, эхийг уншиж дууссаны дараа ажлын хуудсан дээр ажиллана. Ажлын хуудсыг хосоороо хамтран хийх байгаа. За, хараандаа дүрсэж задлан шинжлэх ойлгох стратегийн хүрээнд дараах ажлын гэр ажлын хуудсыг бол танилцуулж байна. За, энэ маань бол зохиолын оргил үе нь юу юм, гол дүр, бусад дүрүүд хаана хизээ өрнөсөн, үр дүн нь юу юм гэх мэтээр бол ажлын хуудсан дээр ингээд ажиллаад явах байгаа. Ажлын хуудсыг дараах хэлбэрээр бас бэлтгэж хийж болно. За, дараагийн ажлын хуудас нь хураангуйлж ойлгох ажлын хуудас байна. За, хураангуйлах нь уншсан эхийн мэдээллийг өөрийн үгээр илэрхийлэхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл гол санааг тогтоож тэдгээрийг дэмжсэн хэсгүүдийг нь олж нэгтгэх чадвар юм аа. За, энэ ажлын хуудсыг бол маш сайн ингээд ажилуулж хөвшүүлэх нь зөв юм аа. За, мөн дараах өөр хэлбэртэй бас байж болно. Энийг болохоор битгий гэрийн даалгаварт нь өгч явуулсан байна. За, мөн суралцсан зорилтын хүрээнд зан чанарын өөрчлөлтийг дүгнэн бичих ажлын хуудсыг ингээ боловсруулсан байна. За, эдгээр ер нь бол суралцсан зорилтынхаа хүрээнд дээрх ажлын хуудсуудыг бол бэлтгэн оруулсан байна. За, хамгийн сүүлийн алхам буюу дүгнэж ойлгох стратеги. За, энэ маань бол би өмнө нь ийм зүйлийг мэддэг байсан. Өнөөдөр бол унших хэвцээ би юу сурч мэдсэн. Энийг шинээр мэдлээ гэд ерөнхий дүгнэлтэд ярих. За, мөн миний төсөөлөлтөд хэрхэн нийцэж ийсэн. Юу нь өөрөөсөө адил байсан гэх мэтээр ингээд сурагчид өөрийгөө дүгнэж дүгнэлтэд хэлнэ. За, ач холбогдол сэтгэл хөдлөл буюу энэ нь одоо хүүхдийн хүсэл эрмэлзлд уншихад бэлэн байхыг хэлдэг байгаа. За, одоо ойлгомжтой хичээлийг ингээд сонирхолтой хүсэл эрмэлзэлтэй дараагийн хичээл хурдан болоосоо гэх үүднээс дараагийн хичээлийн сэдвийн ингээд сонголтыг хийлгсэн байгаа. За, сурагчид бол одоо энэ чинээс анги нийтээр ярилцаад
ангийн багш гэсэн сэдвийг сонсохыг хүссэн байгаа. За ярих чадварыг үнэлсэн явцын үнэлгээгээ бол бит хоёр зөвхөн ярих чадвар дээр нь үнэлсэн байгаа. За сурагч эхлээд энэ хараар тэмдэглэсэн бол хамгийн ихний хичээл дээр ингээд оролцсон байдал нь ингээд харагдаж байна. За энэ бол дараа нь энэ улаанаар тэмдэглэснүүд нь бол дараагийн хичээл дээр ингээд одоо хүүхдийн оролцоо бол маш ихээр ингээд нэмэгдсэн харагдаж байна. За та бүхэн бол явцын үнэлгээгээ өөрсдийнхөө хүснээр одоо яаж ч хийж болно гэсэн үг. Ээлжид хичээлийг явуулахад бол тулгамцсан асуудлууд бол нэлээд гарч ирсэн. За сурагчдын унших чадвар, унших нь сул байсан, ярих чадвар, бодлоо илэрхийлэх, за төсөөлснөө ярих чадвар, сурагчдын оролцоо, бусдыгаа сонсох байдал, ажлын хуудсан дээр ажиллах, тэгээд тайлбар бичснээ тод чанга дуугаар ярих, бичихтэй одоо маш их хугацаа зарцуулах гэх мэт ингээд сул талууд бол тулгамцсан асуудлууд бол маш их гарч ирсэн. За дадал бодлох чадварыг эзэмшүүлэхийн тулд бол дахин олон удаа ингээ хичээлүүдэд битгаар цаана явуулсан байгаа. За үүний үндсэн дээрээс за хамгийн чухал зүйл нь сэдв сонголт юм байна. За эхлээд үлгэр дээр ажиллавал ингээ сурагчид сонирхолтой идэвхтэй оролцдог юм байлээ. За цаашлаа сургамжууд өгүүлэг гэдэг ихүүдийг ингээ өөрчлөн явуулах боломжтой байна гэж ойлгосон. За дараагийн төсөөлөн бодулж өөртөө ихтэй тод чанга дуугаар ярих чадварыг бол ингээд маш сайн дэмжин ажиллах нь зөв юм байна. Ярилцах. За төсөөлнө гэж юу юм гэдгийг бол одоо сурагчдад маш сайн ойлгуулж хэлэх. За түүний үндсэн дээр сурагчид бол одоо маш хөрхөн ингээд төсөөллөө ярьдаг ингээд болчихсон байгаа. За ажлын хуудсан дээр ажиллаж сурах бол хамгийн чухал алхам. Энэ хичээлийг заахын өмнө бол багш нар эхлээд ажлын хуудсан дээр хүүхдүүдэд ажилуулад хэвшүүлчих нь зүйтэй юм. За тэгээд ажлын хуудсуудыг бол ингээд суралцахын зорилтынхаа хүрээнд бол багш яаж ч ингээд боловсруулсан бол болно. Мөн бусад ангиуд ажлын хуудсыг хөрвүүлэн хэрэглэж болно. За гэр аргыг 3 дугаар ангидаа хэрэглэж болно ч гэдэг юм уу те. Ингээд багш нар манай ангид айл аргууд ингээд ажлын хуудсууд нь зүгээрвэ гэдгээр ангидаа ингээд тусган хэрэгжүүлэх бас боломжтой. За эхний удаа бол хичээлийг бол хосоор зохион байгуулах нь зөв юм аа гэж үзсэн байгаа. Хосоор бол хүүхэд болгон жигд оролцоотой, идэвхтэй оролцдог. За мөн багш нар ангидаа тохируулаад бас багаар хичээлийг зохион явуулах боломжтой байгаа. За мөн уншлагын олон аргуудыг хэрэглэх нь зөв. Бит хоёрын хувьд бол сурагчийн уншлага, сурагч төвтэй уншлага, багшийн уншлага, анги нийтийн тод чанга дуугаар унших, харааны уншлага гэх мэт аргуудыг хэрэгэлсэн байгаа. За энэ хичээлийг бол 80 минутын хугацаатай байвал илүү үр дүнтэй байна гэж ойлгосон. Яагаад вэ гэвэл хүүхэд болгоныг оролцоо, хүүхэд болгоныг яриулах, сонсох үйл явц явж байгаа учраас нэлээд урт хугацаа үйл зарцуулах нь зөв юм байна гэж үзсэн байгаа. За ажлын хуудсыг ханан байрлуулах, бусдаасаа суралцах боломжийг бол бас бүрдүүлэн ажиллах нь зүйтэй. Хэдийн 80 минутын хугацаанд заасан ч гэсэн уншаагүй хүүхэд бол бас тодорхой хэмжээнд ингээ үлдээдээс учраас ажлын хуудсыг бол хандан байрлуулвал бусдаасаа ингээ суралцаад ингэж бас бичиж болох юм байна гэсэн шин санаануудыг бас өөртөө хоримтлуулж байсан нь харагдсан. За мөн явцын үнэлгээг бол багш болгон өөрийнхөөрөө хийж бас болно. Унших, ярих, бичих, сонсох чадварыг дэмжсэн бас тус тусын хичээлээ бас зохион байгуулж болох юм аа гэсэн бас санаанууд бол төрсөн. Уншиж ярих чадварыг дэмжиж бол өдөр бүрийн 10 минутын уншлагыг тогтмол хийж хэвссэн байгаа. За мөн сурагчдад өдөр бүр өөр ихийг унших боломжийг олгож, унших ихийг өдөөг ангид бэлтгэн байрлуулсан. Мөн reading буюу тэмдэглэл хөтлөх гарын авлагыг бол бүх сурагчдад тараан 10 сараас хойш тэмдэглэл хөтлөн бол ажиллаж байгаа. За мөн өдөр бүр ажлын хуудсуудыг одоо шинжилэн боловсруулж ажлын хуудсан дээр бол тогтмол ажиллаж байгаа. Уншиж бодох хоёр бол ухааны дасгал юм. Ингээд та бүхэндээ амжилт хүсье.